Сайн байцгаана уу? Илүү ургаан тээвэр хичээлийн семинар номер 2 ороход бэлэн боллоо. Тэгэхээр өнөөдрийн хичээлийн сэдэв маань хөдлөх бүрэлдэхүүн сонгох. Хөдлөх бүрэлдэхүүн гэдэг маань тухайн тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа тоног төхөөрөмж машин тээврийн ямар маркийн хэдэн тооны хэдэн ширхэг тоног төхөөрөмж тээврийн төхөөрөмжөөс бүрдэж байна вэ гэдгийг сонгож байгаа юм бүлэглэл юм. Тэгэхээр автоэрийн хөдлөх бүрэлдэхүүнийг сонгохдоо бол уурхайн хүчин чадал, ухаж очих тоног төхөөрөмжийн төрөл, түүний бүтээл, тээврийн хэрэгслийн даац зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг харгалзан үздэг. Тэгэхээр илүү урхад хэрэглэгдэх хөдлөх бүрэлдэхүүнийг автоэрийн хөдлөх бүрэлдэхүүнийг сонгох хэд хэдэн аргачлал байдаг. Тэгэхээр энэ өнөөдрийн хичээл дээр бол нийтдээ 3 аргачлалын талаар бол та бүхэн тайлбарлана. Гэхдээ энэ 3 аргачлал гуруула хоорондоо өөр аргаар тодорхойлж байгаа учраас аль нэг аргачлалаар нь тодорхойлж цааш тооцоо гүйцэтгэхэд боломжтой юм аа. Тэгэхээр та бүхэн 1-р юм уу 2-р, 3-р аргачлалын аль нэгээр нь тооцож болно гэсэн үг. Гэхдээ эдгээр аргачлалууд нь тус бүр дээр өөрийн гэсэн онцлогтой учраас өөрийн өгөгдсөн өгөгдөлд тохируулан аль нэг аргачлалыг сонгож бодох нь бол илүү оновчтой. Гэтэл 3 аргачлалаар гуруулангаар нь бодож болно. Гэхдээ тодорхой нөхцлүүд байдаг учраас өөрсдөө тохирсон аргачлалаа сонгож бодорой гэж багш нь хэлдэг байгаамаа. За тэгэхээр аргачлал болгон дээр яаж тооцох вэ? Ямар тохиолдолд үүнийг хэрэглэхэд оновчтой вэ гэдгийг тайлбарлах учраас аргачлал руугаа шууд орё. За 1-р арга нь бол уурхайн хүчин чадал тодорхой байгаа үед бол тоног төхөөрөмжүүдийн оновчтой хослолоор авто сонсмолын даацыг тодорхойлж болно. Тэгэхээр энэ хүснэгтийг та бүхэн харж байна. Уурхайн хүчин чадал нь жилд 5-аас 10 сая тонн байх юм бол экскаваторын шанагны багтаамж маань 4.6-аас 5 м3 шанагны багтаамжтай байвал зохимжтой. Мөн энэ үед авто сонсмолын даац маань 30-аас 70 тонны даацтай байхад оновчтой гэж үзсэн байгаа юм. Энэ бол тухайн уурхайн хүчин чадлаас хамааруулсан экскаватор авто сонсмолын зохимжтой харьцаа гэж үзэж болно гэсэн үг. За 50-аас дээш сая тонн жилдээ олборлдог уурхайд бол 20 м3 ба түүнээс дээш шанагны багтаамжтай экскаватор тэгээд 100-аас 200-аас дээш даац бүхий авто сонсмол сонгох нь оновчтой гэж үзэж байгаамаа. Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол жилдээ 36 сая тонн зэсийн хөдөр олборлдог боловч тухайн уурхаагаас олборлож байгаа уулын цулын хэмжээгээр бол энэ маань нэг ойролцоогоор 56 орчим сая тонн уулын цул байгаа юм. Тэгэхээр энэ бол 200 тонны даацтай авто сонсмолыг хэрэглэж болно гэсэн үг байна. Ямар тохиолдолд 1-р аргыг хэрэглэж байна гэвэл зөвхөн уурхайн хүчин чадал өгөгдсөн тохиолдолд энийг таамгаар эндээс тэдний хооронд байх боломжтой юм а гэж сонголтыг хийнэ. Гэхдээ энэ бол зөвхөн эцсийн сонголт биш. Техник эдийн засгийн тооцоо хийсний үндсэн дээр бол дараа эцсийн сонголт хийгддэг гэдгийг та бүхэн бас анхаараарай. За 2-р аргачлалын талаар тайлбарлая. За экскаваторын төрөл, тээвэрлэлтийн зай тодорхой байгаа бол авто сонсмолын даацыг бол томьёогоор тодорхойлдог. Уг даацын томьёог бол 2-1 гэсэн томьёон дээр бичсэн байна. За үүнд байгаа Е гэдэг тэмдэглэгээ бол та бүхэн мэднэ. Энэ бол экскаваторын шанагны багтаамж м3-ээр байгаа. За нэмэгдэхүүн болж байгаа АК гэдэг тэмдэглэгээ бол экскаваторын шанагны багтаамжаас хамаарсан тогтмол байгаа юм. За шанагны багтаамж 4 м3-ээс бага үед бол АК-г 2-оор авна. 4 м3-ээс их буюу тэнцүү байх юм бол 3-аар авна гэсэн үг байна. Тэгэхээр экскаватор маань шанагны багтаамж хэдтээс хамаарат энэ тогтмол тоог бол авна гэсэн үг байна. За куб язгуур доор L уурхай гэж бичсэн байна. Тэгэхээр энэ бол L уурхайн замын урт байгаа юм. Тэгэхээр уурхайн замын уртыг бид 1-р семинар дээр хэрхэн яаж тодорхойлох талаар үзсэн байгаа. За ингээд
Тэгэхээр та бүхэнд өгөгдөл бол экскаваторын төрөл тээвэрлэлтийн зай зэрэг нөгөгдсөн бол одоо энэ 2-1 гэсэн томьёогоор авто сонсмолын одоо оновчтой даацыг тодорхойлж болно гэсэн үг. Энэ 2-1 гэсэн томьёогоор бол тонн гэсэн хэмжигдэхүүнтэй нэгжтэй одоо хэмжигдэхүүн гарах ёстой. Түүнтэй ойролцоогоор одоо авто сонсмолын даац бүхий төрлийг сонгож болно. Мөн одоо энэ гарсан хариу дээр нэмэх 10, хасах 10 гэсэн хязгаарт бол авто сонсмолыг сонгож авч болдгоо гэсэн. Жишээд үрдэх юм бол уг 2-1 гэсэн томьёогоор 123 тонн гэж гарсан бол 113 тонноос 133 тонны даацын хооронд хэлбэлцсэн авто сонсмолуудыг сонгож болно гэж ойлгоорой. За 3 дугаар аргачлалыг та бүхэн тайлбарлая. 3 дугаар аргачлал нь мөн тээвэрлэлийн замын урт экскаваторын төрөл мэдэгдэж байгаа тохиолдолд авто сонсмолын твшний геометр багтаамжаар нь сонгож болдог. Тэгэхээр авто сонсмолын твшин тодорхой хэмжээний ачаа даахаас гадна авто сонсмолын твшний багтаамж маань бол авто сонсмолын үндсэн одоо хэмжигдэхүүнүүдийн нэг болж ирдэг. За хэрвээ тээвэрлэлийн замын урт нь 1-1.5 км бол твшний геометр багтаамж бол экскаваторын шанагны багтаамжны харьцаа 4-6 байхад бол болно. Тэгэхээр эндээс авто сонсмолын твшний геометр багтаамжийг олж болно. За 5 км хүртэл бол одоо 6-аас 10 те уг харьцаа нь 6-аас 10 байх боломжтой твшний одоо багтаамжтай авто сонсмолыг сонгоод 7 хүртэл километр байвал энэ 8-аас 12 гэсэн утганд байж болно гэж үздэг гэсэн үг. За тэгэхээр авто сонсмол хэрэгжилж байгаа нөхцөлд 7 км зам бол хамгийн максимум утга байдаг. Хамгийн оновчтой одоо тээвэрлэлийн зай хэмжээ бол 5 км байдаг. Тэгээд хамгийн ихтэй бол 7 км байж болно гэж үзсэн байдаг. За ингээд энэ харьцааг хангасан одоо твшний багтаамжтай авто сонсмолуудыг сонгож авч болно гэсэн үг хана. За авто сонсмолыг сонгох үндслийг одоо дараах хүчин зүйлсүүдээс одоо хязгаарлагддаг байгаа юм. Тэгээ энийг маш сайн анхаараарай. Хэрв та тээвэрлэх гэж байгаа ачаа чинь хөнгөн чулуулаг. За жишээлбэл нүүрс, шохойн чулуу зэрэг байх юм бол даац ашиглалтыг нэмэгдүүлэх үүднээс томсгосон твш сонгох. Эсвэл овоолжсэн үеийн твшийг сонгож тооцоогоо хийгээрэй 3 дугаар аргачлалыг бодохдоо. За та бүхэн ч гэсэн мэдэн шүү дээ. Ачаатай машин дээр хөнгөн чулуулыг хөнгөн ачаа ачхын тулд твшээ өндөрсгөж одоо твшнийхаа багтаамжийг нэмэгдүүлдэг те. Яг үүнтэй адилхан уурхайн тээвэр дээр ч гэсэн авто сонсмолын твшийг бол томсгож бас болдгоо гэсэн үг байна. За 2 дугаар нэг анхаарах зүйл маань бол хөнгөн чулуулгийг бага гүнтэй уурхаагаас харьцангуй хол зайд тээвэрлэх гэж байгаа бол хагас чиргүүл сонгоорой. Хагас чиргүүлийг одоо сонгож аваарай гэж одоо бас хэлмээр байна. Тэгэхээр нүүрсний уурхай ихэвчлэн бол бага гүнтэй байдаг. Тэгээд мэдээж тээвэрлэлийн зай нэлээд одоо хол байдаг. Тийм учраас одоо хагас чиргүүлийг сонгох нь та бүхэнд эдийн засгийн хувьд бол ашигтай шүү гэсэн саналыг бол өгж байгаамаа. Ингээд тухайн гарсан хариу таны өөрийн сонгосон аргачлалаар гарсан хариуны үндсэн дээрээс та авто сонсмолын одоо төрлийгөө сонгоод авто сонсмолын төрлийг эцэслэн сонгосны дараагаар танд дараах одоо 10 үзүүлэлт заашгүй шаардлагатай болдог. Энэ маань бол дараагийн одоо тооцоонуудад хэрэглэгддэг учраас та бүхэн энэ өөрийн сонгосон авто сонсмолууд дээрээ тухайн одоо энэ 10 үзүүлэлтийг заавал тэмдэглэж аваарай гэсэн үг. За мэдээж марк тийм үү? Тухайн авто сонсмолын марк маань Билаз 175 ч гэдэг юм уу? 75131 ч юм уу те. Даац нь бол тэдэн тонн те 130 тонны даацтай авто сонсмолын өөрийн масс маань одоо 98 тонны масстай ч гэдэг юм уу. Авто сонсмолын твшний геометр багтаамж маань хэд 60 м3 явах ч гэдэг юм уу. Одоо тухайн одоо авто сонсмолын тухайн ерөнхий үзүүлэлтүүдийг энд бичнэ. За эндээс хамгийн одоо анхаарал татж байгаа зүйл бол dynamic characteristic. Тэгэхээр dynamic characteristic яагаад одоо хэрэгтэй болж байгаа юм бэ гэхээр dynamic characteristic маань хурдыг тодорхойлох хэрэгтэй болдог. Энэ маань бол график байгаа. Тэгэхээр нөгөө техник үзүүлэлтэн дээр dynamic characteristic бол байхгүй байж болно. За таны үзсэн ашиглаж байгаа ном сурагчид гарын авлага дээр
тухайн одоо таны сонгосон авто сонсмоолуудын эдгээр 10 үзүүлэлтүүд бүгд байхгүй байж болно. Тэгвэл одоо дараагийн одоо юун дээр семинарууд дээр энэ үлдсэн одоо урын хэмжээ ч юм уу, dynamic characteristic ч юм уу, дугуйн томьёо ч юм уу эдгээр үзүүлэлтүүдийг хэрхэн яаж авч болдог вэ гэдэг талаар зааварчлах юм аа. Тэгэхээр санаа зовох хэрэггүй гэсэн үг байна. За ингээд багш нь бие даалтын өгөгдлийг өгье. Тэгэхээр бие даалтын өгөгдөл маань мэдээж эхлээд вариантууд байна. За тэгээд уурхайн замын урт маань нийт замын урт. За экскаваторын маркийн өгөгдсөн байна. Тэгвэл 1-р вариантын хүн маань уурхайн замын урт маань 2.1 км-ийн урттай замаар ЭКГ 8X маркийн экскаватораар утгах үеийн автосонсмолын хөлөг бүрэлдэхүүнийг сонгох нь энэ өгөгдлийг одоо ажиглах юм бол танд 2 болон 3 дугаар аргаар одоо тооцоо хийх нь илүү оновчтой байна гэсэн үг. За 1-р вариантыг 1-р өгөгдөл дээр авсан вариантаараа цааш үргэлжлүүлэн 2 дугаар бие даалтын ажлаа гүйцэтгэх боломжтой. Тэгэхээр дахин нэг сануулъя. Журналын нэрсийн дагуу бичигдсэн байдаг. Эсвэл одоо оюутны кодынхон хамгийн сүүлийн тоонд одоо тоогоор энэ вариантуудаа аваарай. За хамгийн сүүлийн хувилбар буюу оюутны кодынхон сүүлийн оронгоор бие даалтын вариант авах нь илүү оновчтой хаа. Тэгэхээр 1-р бие даалтан дээр ч гэсэн үүнийг анхаараарай. Өгөгдөл бол хангалттай байгаа. Тэгэхээр танд бол юу хэрэгтэй вэ гэхээр тоног төхөөрөмжийн лавлах хэрэгтэй болно гэсэн үг. Учир нь гэвэл К975 гэсэн маркийн экскаватор маань ямар одоо фирмийн ямар хүчин чадалтай шананы бүх дамжин хэд вэ гэдэг нь бол танд эндээс бол олох боломжтой юм байна шүү. За та бүхэнд амжилт хүсье. Асуух зүйл байвал багштайгаа эргэж холбогдоорой. Баяртай.